Сайн уу, би өнөөдөр та бүхэн дэлхийн алдартай Мона Лиза гэдэг зургийг ярина. Энэ бол зүгээр нэг зураг биш, харин инээмсэглэл нь жаргалтай, дээрэс нь нууцлаг, харин харцан нь ухаалаг. Тийм болохоор хүмүүс 500 жил өнгөрсөн ч судалсаар байгаа зураг. Мона Лизаг зурсан хүн бол Леонардо да Винчи гэдэг хүн. Тэр зүгээр нэг зурагчин биш, харин судлаач, дээрэс нь зохион бүтээгч, бүр эрдэмтэн. Тэр зөвхөн уран зураг зурдаггүй, дээрэс нь шинжлэх ухаан зурдаг, сонирхдаг. Дээрэс нь түүний бүтээлийн Last Super Workman гэдэг дэлхийд даяар алдартай, харин Мона Лиза бол түүний урлагийн хамгийн оргил нь гэж хэлж болно. Да Винчи энэ зургийг болохоор 1506 оны хооронд зурсан. Харин зарим зургууд нь болохоор 1517 онд хүртэл зурж ашигласан гэж үзэж байгаа. Одоо энэ зургууд болохоор Францын Луврын музейд хадгалагдаж байгаа. Жил бүр сая олон хүмүүс дэлхийд даяар ирж үздэг маш алдартай гайхалтай зураг. Түүний нууцлаг инээмсэглэл Мона Лизагийн алдартай зүйл бол түүний инээмсэглэл. Зарим хүмүүс баяртай гэж хардаг, гэхдээ зарим хүмүүс нь гонигтай гэж хардаг. Тиймээс олон хүмүүс дэлхийд даяар олж мэдхээр ирдэг. Эрдэмтэн судлаачид одоо хүртэл Мона Лизагийн энэ тухай судалсаар байж байгаа. Сонирхолтой баримт тавьж үзлээ гэж үзэхэд Мона Лиза гэдэг Италийн бүсгүй хөрөг гэж үздэг. Зураг өмнө энэ Мона Лиза гэдэг алдартай зураг өмнө нь хулгайлагдаж байсан. 1911 онд нэг ажилтан хулгайлжсэн. 2 жилийн дараа энэ Мона Лиза гэдэг алдартай зураг олдсон байгаа. Энэ зураг 780 мм өндөр, 530 мм өргөн, гэхдээ асар их үн цэнэтэй. Мона Лиза бол урлаг, шинжлэх ухаан, хүн төрөлхтний сэтгэл хөдлөлийг нэг дотор илтгэсэн гайхамшиг. Энэ зургийг харсан нууцлаг инээмсэглэл тэр хүмүүс их татагддаг. Хэрвээ Левинт очвол энэ зургийг яг нүдээр хараарай. Хэрвээ миний бичлэг таалагдсан бол лайк дараад дараагийн бичлэгээр ямар уран зураачийн тухай ярих вэ гэдэг комент хэсэг дээр бичээрэй. Bye everyone.